Яг нь Эхлэл номыг харах юм бол Адам эмэгтэйнийг бүтээхээс өмнө их гүйвэрсэн, ганцаардсан тийм байсан гэсэн нэг тийм утгатай үг байдаг. Тэгээд хоёулаа болж аваад ер нь бол бужигнуулсан да тэгээд. Тэрний одоо үрээр бид нар ингэж байж байна. Тэгэхээр Библиэлд ер нь Бурхныг бид нар ир хүүснэ гэж ер нь ойлгодог тийм. Есүс шинэ гэрээн дээр залбирахдаа Тэнгэрт байгаа эцэг минь гэж залбирсан. Гэхдээ Бурхан эрэгтэй эмэгтэй хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэсэн яг энэ ойлголтыг за нэг гаж урсгал байгаа. Бас тэрийг хэлэхгүй болохгүй ээж Бурхан гэдэг. Тэр нь юу гэж үзсэн гэвэл за эрэгтэй хүүс гэж байгаа бол Бурханы хувьд бас эмэгтэй хүүс гэж байх ёстой. Тийм учраас ээж Бурхан гэдэг ойлголтыг гаргаж ирсэн байна. Тэгвэл Библиэлд эрэгтэй эмэгтэй хүнийг Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэж хэлэхдээ тэр эмэгтэй дүр төрх буюу эмэгтэйлэг гэж бидний хэлээд байгаа тэр зүйл нь хүүс талаасаа байсан уу? Арай өөр зүйл байсан уу гэдгийг өнөөдөр хэдүүлээ нэг товчхон үзье гэж бодож байна. За хэдүүлээ ингээ Гитлэл номын 34-ийн 6-аг би эндээс уншия. Бидний айгүй сайн мэддэг нэг ишлэл байна. За энэ дэр ингэж байгаа. Эзэн урдуур нь өнгөрч тунгалахдаа эзэн Бурхан өрөвч нэгүүлсэнгүй. Уурлахтаа удаан инрэл хайр ба үнэнээр бэлхэн билээ гэж бичсэн байна. Намаашаад өөрийгөө Бурхан ишлэхтэй хэлсэн. За энэ дээр нэг инрэл гэдэг үг нь еврей хэлний рехам гэдэг нэг үг байна. За энэ рехам гэдэг үг нь ямар үг вэ гэх юм бол ихийн сав гэсэн утгатай еврей үг. Тэгэхээр энэ үгээр Бурхан юуг илэрхийлсэн бэ гэх юм бол өөрийн тэр инрэл гэдэг үгийг ихийн зөөлөн гүн хайр инэрлийг илэрхийлэхдээ энэ рехам гэдэг үгээр илэрхийлсэн. За тэгэхээр бид нар эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээхдээ Бурхан өөрийн төр төрхөөр бүтээсэн. За энэ утгаас нь харах юм бол бидний хүмүүсээс асуухад ер нь хүний энэ хорвоо дээр байгаа хайр дундаас за мэдээж айгүй олон хайрын талаар ярьдаг. Хамгийн агуу хайр юу вэ гэж хэлэх юм бол за монголчуудаас асууя тий. Тэгэх юм бол бид нэр ер нь бол нэг дуугаар энэ бол ээжийн хайр гэж хэлэх баг. Эхийн хайр. Монголчууд бид нэр бүр уулга алдахтаа хүртэл ээжээ гэж дууддаг тий. Ээжигээ дууддаг. За тэр талаар айгүй олон зүйл байдаг. За би өөрөө бол эцэг хүн. Би өөрөө охинтой. Гэхдээ эцгийн хайр агуу мэдээж би өөрөө мэдэрч байгаа. Гэхдээ эхийн хайр гэдэг яагаад Бурхан рехам гэдэг үгээр эхийн сав үр зүрх гэх юм уу тий тэрнүүгээр илэрхийлсэн бэ гэдгийг хэдүүлээ цаашаа заны хоёр зүйлээс харъя. Дили Исая номноос өнөөдөр үзнэ. За Исая номын 49-р бүлгийн 13-аас 15 дээр ингэж хэлсэн байна. Эзэн ард түмнээ тайвшруулсан бөгөөд зовсон хүмүүсээ инэрх учир тэнгэрээ баярлан орилготун газраа баясгтун уулсаа бахтан дуудахтун гэвч Сион эзэн намайг хайсан эзэн намайг мартсан гэв. Их хүн хүхүүл хүүхдээ мартаж хэвлийнхээ хөвгүүнийг инэрхгүй байх уу? Хэдийгээр тэд мартаж болох ч би чамайг мартахгүй. Үзэгтэн би алгандаа чамайг сэлсэн бөгөөд хан хэрмүүд чинь үргэлж миний өмнө байдгаа гэж ütсэн байна. Тэгэхээр Исая номын энэ хэсгээр түрүүний бидний уншсан Гитлэл ном дээр байгаа 34-ийн 6 дахь рехам буюу ихийн хэвлийг их тэр гүн инрэл гүн хайрын одоо илэрхийлдэг энд бичсэн байна. Тэгэхээр энд хоёр одоо асуулт асуусан. Эхлээд юу гэсэн гэхээр их хүн хүхүүл хүүхдээ мартаж чадах уу? За одоо мэдээж эмэгтэйчүүдээс асууя. Хүхүүл гэж Бурхан энэ дээр яг энэ хүхүүл гэдэг талаас нь ярьсан байна. Ер нь бол эмэгтэйчүүдийг за би эхлээд өөрийнхөө талаар ярья. Би яг хүүхэд төрсний дараа, охин маань төрсний дараа би гэрээсээ ер нь холдож чадгаа болцсон байсан. Ажил тараал гэрлүүга. Яагаад тэгэхээр нөгөө нялх жижигхэн амтны чинь тэр дүр төрх нь үнэр нь ерөөс ингэ нүдэнд харагдаад юу ажиллаа тараад би чинь хаяа найзуудтайгаа ч юм уу уулзаад за цуглааныхаа зарим залуучуудтай хөрөлдөг байсан. Ерөөс тийхээ болцсон. Минь эцэг болсон хүмүүс, ээж аав болсон хүмүүс бүгд мэдчихэж байгаа. Тэр нялх амтын бид нэр гэрээс ерөөсөө ингэ уйдаг. Тэгвэл энэ дээр хэлж байгаа. Ээж нараас асууж байгаа. Их хүн тийм ээ. Хүхүүл хүүхдээ мартаж чадах уу гэж. Мэдээж хэрэг би хүүхдээ охиныгоо ингэж яадаг ч гэсэн шүн бол сэрдүүлсэн яг үнэн гээл.
Амар ингээл хайрлаад байгаа мөртлөө шүн хөөрхөд өвчин ингээл уйлаад сэрэнд би бол нам унтчихлээ. Тэгээ нөгөө ээж намайг сэрэн хүү чи нэг удаа сэрээрээ гэд. Гэтэл эмэгтэй хүний хувьд ингэдэг нэг сонин нэг зүйл байгаа. Эмэгтэйчүүд хүүхдээ амар гүн нойрон дундаа хүүхдээ нэг яргалахад шууд сэрдэг тий. Амар ядарсан үед ингээд бөөн дуу чимээн дунд ингээд унтж байгаа мөртлөө хүүхдийнхаа нэг дуурахыг дуу нэг шууд ялгаж сэрдэг гинэ. Тэгэхээр бурхан яг энэ зураглалыг энэ дээр авсан баг. Тэгээд 15 дугаараас хэлж байгаа хэвлийнийхээ хөвгүүнийг 6 сар одоо 10 сар тээсэн гэж ирдэг. Яг өөрөө тэгээд төрүүлсэн хүүхдээ чи инэрхгүй байж, мартахгүй байж чадах уу гэж асууж байгаа. Тэгээд хэлж байгаа. Хэдийгээр тэд мартаж болох ч гэж. Яг хүмүүсийн хувьд бол хүүхдэд гэж мартна гэж байхгүй бах тий. Ялангуяа ээж эцэг хүний хувьд. За ээжүүдийн талаар ярихад магадгүй мартаж болох нэг зүйл байгаа нь за өвхөл хагацлын үед байж магадгүй. Эсвэл бүр одоо тэгээ давагдчихгүй хүчин зүйлх байгалийн гамшигч гэдэг юм уу дайн дажны үед бол хүн өөрийн мэдлгүй тийм байж бах боломжтой. Тэгээ надад нэг манай би ээж хадлаар нэг дээр ярьжсэн. Манай ээж шараадны сэтгцэн эмнэлэгт насаараа ажиллаж байгаа тэтгэвд гарсан. Тэгээ 4-р тасаг гэж байдаг л та. Тэгээ тэр тасагт нь эмэгтэйчүүд хэвтэж имчилвэлнэ. За тэгээ тэнд нь 20 жил 30 жил хэвтсэн эмэгтэйчүүд байна. Тэгээ тухайн үед би нэг 10 хэдэн настай байсан. Манай ээж одоо ээлжтэй үед ах эгч хоёр намайг ээж рүү ихгүй л гин л та. Усаа авахаар явна. Заримдаа ээжийг мартсан цамцч байдаг юм уу аваач өгнө. Тэгээ тэр болгонд нэг тухайн үед 60 гаруй насны нэг эгч байдаг байсан юм аа. Тэгээ тэр эгч намайг очих болгонд нэг хоёр зүйл захина. Нэг нь ингээд нэг гялгар уут байдаг шүү дээ. Тийм үгүй. За миний дүү чи дараа ирэхдээ энийгээр дүүрэн эгчтэй тамхины иш түүгээд ирээрэй. За хоёр дахь нь тэр хүн архангаа хүн байсан юм аа. Тэгээд ерөнхийдөө 30 наснда сэтгцэн эмнэлэгт ирж эмчил одоо хэвтсэн. Тэрнээс хойш бараг 30-аад жил хэвтсэн. Тэгээд ингэдэг юм байл да. Тэр эмнэлэгт одоо хэвтсэн хүмүүсийг эхлээд ар гэрийнх нь нэг жилд нэг хоёр удаа ч юм уу эргэж тойрж жагаад тэгээ баг мартаа сүулдэ бүр орхичдаг. Тэгэхээр тэр ихч хээр хөдөө явж жагаад одоо мал хариулж явж жагаад гинт юмнаас айч очоод жоон солио өвчин тусчихсан. Тэгэхдээ тухайн үедээ 10 орчим насны хүүтэй байсан. Тэр хүн их сонин. Намайг очих болгонд би яг ингээд намайг харахтаа хүүгээ санддаг байсан юм шиг байна. Тэгээ хүүгээ надад яана. За ихэнд мандах гэдэг нэртэй. За миний хоёр дахь нь тэгж хэлдэг байсан. За эхлээд чи тамхины иш түгээд ирэх нь хоёрт нь. За миний хүү чи явахдаа мандахтаа таарав. За яг л чиний насны нэг хүү байгаа. Тэгэх юм бол ээж чинь энд байж гинэ гэд хэлээд өгөөрэй. Тэгээ тухайд хүүхдээсэн болохоор би ойлгохгүй байж. Тэгээ нөгөө буцаал ингээд нэг очихдоо би нэг удаа л хөрхий тэр үгсэн гялгар утанд нэг хідэн тамхины иш түүгээд аваач өстө санаж. Тэгээд ээж тэр очихоор намайг ингээд харж байгаа л гүгээл хүрээд. Тэгээ манай хүүтэй тааруу гэдэг. Тэгэхээр ээж ингээд толгой тохино. Тэнгүүт нь би хэлнэ. Таарсан танаа хүү чи явж илаа тэгээд тэгж жагаад нэг ирнэ гэж илээ удахгүй ирнэ гэж инэ гэл тэгэхээр баярлал явчихна. Тэгээ манай ээж бас нэг юм хар чавганд их дуртай. Орос хар чавганд. Ээжээс айгүй хар чавг гууж авдаг байсан. Тэгээ идээд идэм үү гэсэн чи хөөх нөө дэрэн доороо нөгөөдх ингээд хадгалаад тэгээ нөө цэвэрлэгээ хийд юм байл л да. Тэгэнгүүт л нөгөөдх чинь нөгөөдхөө өөхгүйгээд цэвэрлүүлэхгүйгээд яагаад тэгээд гэж байгаа гэсэн чинь хүүгээ ирүүл өгөх гэж байгаа гэдэг. Тэгээ энийг ингээд би сүулт эцэг болсныхаа дараа бодохдоо тэр хүн өвчтэй байгаа. Сүүлдээ тэр хүн нутгаа гэр орноо баг өөрийнхөө нэрийг сүүлдээ мартцсан. Гэхдээ тэр хүн нэг зүйлийг мартаагүй. Хүүгээ. Тэг надад байнга сануулна. Мандах гэдэг хүү байгаа. Яг чиний насны. Тэр ихчийн зүрх сэтгэлд хүүхэд нь яг миний насан дээр салхсан байсанд яг тэр төр төрхөөр нь одоо нэг үргэлж сандаг байсан юм шиг байна зайлал. Тэгээд том болоод өөрөө эцэг болсныхаа дараа тэр ихчийг би хаяа боддог л тэгээд тэр хүн мартахгүй байна гэдэг нь тэг хүүгээ үлсэж байгаа болов уу, даарж байгаа болов уу, цангаж байгаа болов уу гэж үргэлж боддог байсан баг. Магадгүй. Тийм учраас тэр ээжээс гуйж авсан зүйлсийг хадгалаад яг уу энийг яагаад ийм зүйлийг ярьсан бэ гэвэл бурхан ер нь бид нар ингээд бурханы хайрыг ярихдаа нэг хүчрхэг аавын нэг замчилдаг, удирддаг, за заримдаа их зарцамж хатуу гэдэг талаас нь их
Бурхны хайрыг боддог бол харин Исая номын энэ хэсэгтэр Бурхан Рехам буюу ихэн хөвлийн үр зүрхний тэр гүн инэрэнгүү тэр хайрын талаар энэ зураглалыг Бурхан хэлж байгаа. Ер нь та нарын хувьд ямар байсныг мэдэхгүй. Би яг өсвөр наснда болоод ирэхийн үед ээжтэйгээ ер нь таархаа болоод эхэлсэн. Тэгээ одоо яг тэр нөө сэтгэл үүднээс ер нь тэгэл хүүхдүүд би гэсэн үзлээсээ болоод тэгдгийн гэдэг. Тэр нь хүүхд болгон тийм байдаг. Би баг байхдаа ээж намайг аюух зараад байгаа юм санагддаг гэсэн. Аяга угаал гин, усанд явал гин, тгийг хичээлээ давт. Тэгээл одоо гадаа дотоо тохиолуулахгүй. Тэгээ би бодохдоо би магадгүй энэ хүний ээж би яг энэ хүний төрсөн хүүхэд биш байх. Аюух тэгж бодно. Тэгээл за би ер нь явнаа гэрээсээ. Тэгэл ээж намайг явцсны дараа хөө миний мөнхүү өстө байхгүй болчих гээд санаад намайг уйлэг надаар дутаг энэ төр гэж аюух боддог гэсэн. Тэгээ яг өсвөр наснд болоод эхэлсэн чинь болоод эхэлж байгаа үе ээж намайг хөгжмийн цэрэг гэдэг нэг юмд орууллаа. Тэр нь яг цэрэг шиг. Тэгээ тэр үед надад яг юу гэж бодогдсон гэхээр за нэрнгээсээ энэ хүн миний ээж биш байж магадгүй юм бэ. Надад хайргүй учраас намайг зовоох гээд тэр газар очичлаа. Энэ газар арайшлаа 14 настай л байсан баг. Тэгтэл сүүлд нь ээжтэй ярьж байхад ээж тэгж байгаа. Тухайн үед одоо яг миний намайг тэр 12 дэжтэй байх үед манай амьдрал ер нь нийгэм бас хэцүү л байсан дөө. Хоол унд жоохон тиймэрхүү. Тэгээ миний үеийн хүүхдүүд хэрэг төвөгт орно. Хулгай зэлгийч гэдэг юм уу? Ямар нэг юмд орно. Тэнгүүт ээж юу гэж бодсон гэхээр намайг тийшээ оруулахдаа за миний нэг ч гэсэн хүү хоол ундтай байг. Ядаж нөгөө ямар нэгэн асуудалд орохгүйгээр тэндээ байж их дулаан газар гэж. Жоохон алсыг утсан баг. Би болохоор намайг хайргүй учраас энд зовоох гээд явуулчлаа. Намайг ерөөсөө л тийм. Тэгээ би нэг очихдоо нэг чөлөөгөр очиод ээжтэй хэрэлддэг юм аа. Яг хамаагүй өөр амьдралыг ярьж байгаа учраас. Тэгээд юу гэж хэлсэн гэхээр магадгүй би хүүхэд байхасаа бас нэг юм мэдэрсэн. Би таны хойд хүүхэд үү эсвэл та намайг дандаа хад үздэг. Тэгэд би ээжийг нэг дугуй болгосныг үг нь юу гэсэн гэхээр хэрвээ ингэх гэж л байсан бол намайг яах гэж төрүүлсэн. Аборт хийлгээд авахлахгүй байсан. Эсвэл миний аавд өгөхгүй байсан. Эсвэл өөр хүнд өргүүлчихгүй байсан. Тэгсэн бол би ингэж зоохгүй шал өөр өстэй янзын гоё магадгүй арай өөр амьдралаар би амьдрах байсан гэдэг. Манай ээж юу ч хийлээгүй ойлал. Тэгээ тухайн үедээ би астай голыг олоод үнэнгийг хэлсэн хэвээр. Бараг дуугаа болгоод ингэчлээгээд гараад тэгээд хөгжим зэрэгтэй байц. Тэгсэн чинь нөгөө монгол хэлний үгнүүд гэдэг. Уруулд ордооч илэгд ордоохгүй гэдэг шиг мөн ээжмдээ сарын дараа намайг эргээл ирж хоолундаа барьчихсан. Тэгээ израилчуудын хувьд зүгээр яг маш олон теологи юм ярьж болох ч гэлээ. Яг энэ их үрийн одоо энэ харилцаан самжсан израилчууд эзэнд яг иймэрхүү зан гаргаж байна. Чи биднийг яаж харилсан? Яаж биднийг ивээцсэн? Яаж өршөөж нэгүүлсэн гэдэг. Тэгэхээр эзэн өөрөө хэлсэн байгаа тийм. Бид нар заримдаа ингээд яг нөгөө эцэг эхийнхээ үгэнд дуулуургүй хандаад бойл байг гэж хэлэхэд үгэлжлээ эдгийг одоо ядаргаа энтер гэдэг. Тэгэж боддогтой адилхан израилчуудын хувьд эзний үгийг үл тоогоод цөллөгт яваад хин ч иш болоод газар нутгаа алдаад эхлэх үед энэ Исая номын энэ хэсгийг эзэн хэлсэн баг. Эзэн гэвч эзэн намайг хайсан, эзэн намайг мартсан гэж та нар ярьдаг. Гэтэл хүн хөхүүл хүүхдээ хэвлийнхаа үрийг инэрх мартаж чадах уу? Мартаагүй адил би бас та нарыг мартаагүй маа. Би та нарыг инэрлж бодсоор л байгаа тий. Тийм учраас тэгээ цааш харах юм бол би та нарыг буцаад цуглуулна, та нарыг буцаад авчирна гэж. Тэгээ Исая номын нөгөө нэг хэсгээр бас нэг зүйл байгаа. 46-гийн 3-аас 4-ыг би эндээс уншия. За энэ дэр нэг юм гарсан байна. Яаковын гэрээ Израилийн гэрийн үлдгэстэй бүгд намайг сонсохтун. Та нар надаар ихэн хөвлөд тээлгэн надаар төрсөн. Та нарыг өндөр настай болсон ч би байсаар л байна. Үс буурал болсон ч би авч явах болно. Би хийсэн би teen. Би төршиж аваад аварна. Намайг та нар хинтээ адилтгаж, надтай зэрэгцүүлэн зүүрлэж, өөрсдөө адилтгах юм бэ гэж асууж байгаа. За энэ хэсгээр дахиад нөгөө Рехамын санаа явж байгаа. Ихийн хөвлий буюу те төрсөн өөрийн үрийг одоо энэ дээр ингэ яаж байгаа. Тэгэхээр Батсумын одоо юу гэж байдаг те.
нөгөө асрамжийн газар гэдэг. Тэнд бид нэг 2006 7 оны үед их очиж үйлчлдэг байлаа. Тухайн үед бас л хүүхдэл байсан да. Тэгээ бид нэр тэнд очиод үйлчлэхээр тэнд нөгөө настай хүмүүс их байна. Тэгээд бид нар ч нэг банштай цаймаа хоол унд шүлтэй хоол ундаад хамтдаа тэднэртэй тэгээд нэг сайн мэддэг ярина, магтан дуудуулна, хоолоо идэн. Тэгээд тэднэртэй ярилцаас шүү тэдний ярьдаг нэг л сэдв баг. За залуу насаа нэг ярина. Ямар байсан юм байсан. Тэгээд нөгөөх нь болохоор ер нь үр хүүхдээ их дандаа ярина. Тэгээд мэдээч хэрэг заримд нь болохоор үр хүүхэд нь орхиод явцсан. Тэгэл хэлэн. За яах вэ? Яах вэ? Миний хүүхдэл те эрүүл сарвал элэг бүтэн явж байвал би энд яах вэ? Тэгээ та яах вэ? Тэгээд тэд нар чинь тэндээс цайн сүнийхээ дээжийг одоо үр хүүхдээ хөтлөө өргөнө. Тэгээ нэг эмээ байдаг бас хөрх юм. Тэр эмээ болохоор нэг юм боодолтой одоо нэг даавд эмээнэрч ингээд өвөө эмээнэрч нэг даавд юм боочдаг. Тэгээ нэг юм бооц. Тэгээ нөгөөтхөндөө ингээд хүмүүс ингээд мөнгө өгд юм байл дээ. Тэгээ нөгөөтхнөөс ингээд хадгалаад хинт хадгалаад бас л хүүхдэд. Магадгүй нэг өдөр ирэхэд нь хэрэг болох байх. Тэр үтгэлдээ хадаасны эмгэн гэж та нар сонсч байсан бах тий. Хадаас түгээл явдаг. Тэр эмгэн тэр хадаасыг яах гэж түүдэг байсан гэдэг сөхөрх юм бас л хүүхдтэй. Ганц хүүхдтэй. Хүүн ирвэл ядаж хүүдээ хэрэг болох байх. Бүгднийг тэгшил тавьдаг гэсэн чинь. Хадаасаа тэгшлээ гэдэг. Тэгэхээр хүмүүс бидний хувьд бол одоо үнчил гэдэг зүйлийг угаасаа бид нар үзнэ. Тэгэхээр яг одоохондоо би эзний нэгүслэр манай ээж 80 хүрчихсэн амьд байж. Гэхдээ аль хэзээний үнчирчин хүмүүс байж эцэг эхээсээ үнчрөө. Тэрнийхээ дараа бид нар ойлгодог те эцэг эхийнхээ хайр инэрлийг өөрсдөө аав эцэг болохтой эсвэл хөгшрөх үедээ их ойлгодог гэж. Эцэг эхээ айгүйг санддаг. Аль хэзээний үнчирсэн байж дээ. Тэгэхээр эзэн энд юу гэж одоо ямар илэрхийллийг өгсөн гэхлээрээ ингэж хэлж байгаа. Та нар тийм ээ надаар ихэн хөвлөд тээлгээд надаар төрсөн. Та нарыг өндөр настай болсон ч би байсаар л байна. Өсчин буурал болсон ч би авч явах болно. Настай болох үедээ хүн ер нь хүмүүс нэг хэрэг болдгоо нийгэмд ч тэр мартагдаад, орхигдоод. Харин эзэн энд юу ямар илэрхийлэл хэлж байгаа гэх юм бол би та нарыг орхихгүй. Чи настай болсон байлаач. Яагад гэвэл та нар надаар ихэн хөвлөд тэлгсэн Ирхам. Би та нарыг Ирхам буюу ихийн инэрл гүн хайраар би та нарыг хайрласаар байгаа шүү. Настай болсон ч би та нарыг тээсээр аварна гэж хэлж байна. Энийг шинэ гэрэн дээр бас Есүс энэ санааг давтсан байна. Тэр нь юу гэвэл Лук номдэр хэлсэн. Би та нарыг дэгдэх хүмүүдэд далавчнараа бөөгнүүлдгийн адил та нарын үр хүүхдүүдийг бид бөөгнүүлэхийг ямар их хүсвэ гэж. Энэ бол грек соёл ойлголтод бол яг ихийн тэр Ирхам буюу ихийн хайрыг илэрхийлсэн илэрхийлэл. Хоёрдугаарт Есүс бас юу гэж хэлсэн гэхээр би та нарыг үнчүүлж орхихгүй гэж амиртай хэлсэн. Тэр бас Ирхам буюу одоо яг энэ ихийн инэрл хайр гэсэн тийм нэгүслийн тэр утга явж байгаа. Тэгэхээр хэдүүлээ яг нь ер нь Бурхны хайрын талаар ярихдаа бид нар теолог талаас нь за магадгүй жоохон онол зарчим талаас нь ярьдаг л да тий. Бурхны хайр бол болцлгүй яагаад хайрлах ёстой байсан. Гэтэл хэрвээ бид нар яг ихийн эзний өөрийнхөө хайр инэрлийг илэрхийлж байгаа энэ хэсгээс нь харах юм бол ер нь ямар ч их хүн за би ээж гэдэг дээр тавья. Өөрийнх нь биенээс тасарсан хүүхэд нь аватизмтай байлаа гэж бодъё тий. Бие махбодын согогтой төрлөө, оюун санааны хомсдолтой төрлөө гэд хинэнч хайдгүй. Намайг хайдаг ганц нэг тохиолдол байгаа. Гэхдээ ер нь хайдгүй тий. Тэднийг эрүүл болгохын тулд тэднийг өсгөж хүмүүжүүлэхийн тулд бүх насаа, цагаа, хүчээ зориулдаг их хүн. Тэгэхээр эзний нэгүсэл яагаад эзэн биднийг тий гим нүгэлтэйгээд магадгүй Йовын үед дэлхийг устгасаж устгаад өөртөө дуулууртай шинэ үндэсний бүтээх тэрэнд эрхэнч байгаа, хүчинч байгаа. Тэгвэл яагаад тэгээгүй юм бэ гэж. Ирхам гэдэг энэ Бурхны хайрын инэрлийн ойлголтоос харах юм бол биднийг өөрийнхөө
яг тэр их хүн тэгээд төрүүлсэнтэй адилхан биднийг нэгүүлсэнгүүрээ бүтээсэн учраас биднийг харахтаа яг ихийн хараар харж байгаа. Устдахгүйгээр, хэрэггүй болохгүйгээр ашигтай. Бид нар ямар ч ашиг байхгүй те амиа өглөөгд бид нэг ашигтай болгоод бурхныг илүү амар магтаад эсвэл одоо юу гэдгийг бүр ингээд одоо бүтээсэн бүтээлийн амар сайжруулад ямар ч ашиг өгөхгүй. Бид нар ямар ашигч өгөхгүй. Гэхдээ тэрний гол тэгж өгж байгаа тэр хайрынх нь гол илэрхийлэл нь юу гэвэл тэр Рихам байсан учраас. Тэр бидний төлөө амиа өгч байгаа эцсийн үсэд. Тэгэхээр бид нар заримдаа бурхныг хүчрэх эцэг гэхээсээ гадна түүний инэрл нэгүсэл нь Рихам буюу ихийн сав буюу ихийн тэр бүр илэг зүрхнээс гардаг гүн инэрл нэгүслэр биднийг хайрласаар байгаа гэдгийг бид нар заримдаа бодох хэрэгтэй. Тийм учраас бурхантай харилцаа маань заримдаа тийм зарчимлаг нэг тийм гэхээсээ бид нар зүгээр магадгүй эцэг ихийн харилцаа шиг эзний өмнө очих хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар эзэн тэгж хайрлаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд миний хуваалцах зүйл энэ байна. Тэгэд эзэн надад энэ зүйлийг за энэ Рихамыг 7-8 жилийн өмнө надад анх илчилж ирсэн. Тэр үед би эзний өмнө очих, эзэнтэй харилцаа хамаагүй өөр төвшөнд болсон. Миний хувьд. Тэгэхээр та нарын хувьд ч бас тийм байгаасаа. Бурхан дандаа нэг тийм юм хүчрэхийг юм суучаад за одоо чи яасан гэдэг ингээд тооцох гэсэн үгээр ихийн хайр шиг. Рихамын тэр хайр инэрл нэгүслэр биднийг хайрладаг юм шүү. Тийм учраас бүгдийнгийн бидний мөргөлөнч тэр бурхантай харилцаа, залбирланч тэр бас тиймэрхүү байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд бидний ээжийг бүтээж тэднэрээр дамжуулж биднийг хайрж инэрлсэн түүний нэгүсэлд түүний хайранд орхихгүй, мартахгүй, үнчлүүлэхгүй гэсэн тэр амлалт нэгүсэл Рихамд нь бүгдээрээ талархан эзний өмнө ирцгээе гэж уриалж байна. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Эзэн минь танд талархлыг өргөж байна. Та бол эцэг бурхан гэдгээр илэрхийлэгдсэн ч гэсэндээ биднийг хайрлсан хайртай нь Рихам буюу ихийн гүн инэрл нэгүслийн хайр байсан. Та яг тэр хайраар биднийг мартахгүй, орхихгүй хүхүүл хүүхэд шиг нялхаас минь ахуулаад өсөн буурал болж хөгшөрсөн хонь гэсэн та ихийн сэтгэлээр биднийг тээсээр нэгүсэлсээр биднийг аварна гэж хэлсэн амлалтын чинь төлөө бас Рихам сэтгэлээр бидний төлөө амиа өгсөн биднийг үнчлүүлэх өгсөн амлалтын чинь төлөө бидэрт өгсөн ариун сүнсний төлөө энэ харилцааны төлөө би талархлыг өргөж байна. Эзэн та бол инэрэнгүй нэгүүлсэнгүй уурлагтай удаан хайрын нэрлэр дүүрэн бурхан танд бүх алдрыг өргөе. Бүх эмэгтэйчүүдийг бидний ээжийг өгсөн танд энэ өдрийн талархлыг өргөж таны амлалтанд таны нэгүслийн өмнө ирээд бүх алдар нь танд байх болтойгоо гэж эзэн Есүсийн нэрээр талархан зуун залбирлаа. Амен. За эзэн алдарч болтугай. За тэгээд та зөндөө очиж баяр чадваа. Энэ цоцсон. Юу ийдэл цоцсон. За тэгээд хуучин билгэн дээр очиж чинь баяр болж гинэ. Баяр болсон шүү.